студиэс дөрвөн зүгийн шугаа нэвтрүүлэг маань радиогийн 2 дугаар студиэс шууд хүрдэгэ. За яг одоо Улаанбаатар хотод 18 цаг 16 минут болсон. Өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 23-ны Баасан гарагийн дөрвөн зүгийн шугаа нэвтрүүлэг шуугих тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрч байна. За нэвтрүүлгийн студид хөтлөгч Анжгаа гэрлээ. За найруулагчаар Гамболтын ангарганаар арилж байна. За дахин орой минь түргээ. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар үеийн үр дүнтэй бэлтгэл Энбелтамд хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах гэсэн уриатаагаар Энбел глюкозамин хондроитин сульфат за мөн Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татаа авах барьцаагүй зээлийг олгож эхэллээ гэд хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр чинь таны мэдээгээр эхэлдэг. За шуугуулахад бэлэн үү? Бэлэн. За таныг сонсож байна. За ер нь бол ингээд бид нар хаяа цагдаа нарын мэдээг хүргэдэг. Цагдаа нарын мэдээг хүрэхдээ цагдаа нар чинь ингээд нэг ихэвчлэн хүмүүст нэг айц төгшүүртэй байгаад идэг штэ. Цагдаагийн гууд бид нар чи баг байхад цагдаад өгнө шүү гэж хүртэл айлгадаг байлаа. Тэгээд огч шүү. Тэгээд ингээд нэг юм хоёул самж ихий шүү. Цагдааг бид нар нэг амар айцтай хүмүүс гэж боддог. За заримдаа энэ тентгийн цагдаагийн албаа хаагчд бол нэг юм нэг гой хошин шогийн мэдрэмжтэй загнасан тийм үеуд бол бас байдаг. За энэ талаар бол мэдээллүүдийг өмнө ч бас хүргэж ирсэн. За өнөөдрийн хүргэх гэж байгаа мэдээ яг тийм мэдээ. Тайландд болоод олон нийтийн хайрыг хүргээд байгаа нэг инээдтэй мэдээг хүргэх гэж байна. За инээдтэй марзан чим шиг энэ хэрэгэн дараа Тайландын цагдаа нарын хошин мэдрэмжийг нь дийлэх хүмүүс магтсан байгаа юм. За ингэсэн 5 дугаар сарын 9-ний өдөр Бангкок хотын нэгэн цагдаагийн хэлтсэд ажил үргийг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Да Паринда Бакисук гэдэг нэг нөхөр дээр нэг зүгээр нэг иргэн ирсэн. Тэр иргэн ирэхдээ харах царайны эзэнтэй. Гэтэ ингээд гудамжинд сулж явж байсан муурыг бариад ирсэн юм байна л да. За энэ муур ингээд гудамжинд сул явж байна гэд. За тэгээ харахад бол андшгүй шүү дээ эзэнтэй муурчтай үзүүж мүзүүжтэй хөөрхөн цэвэрхэн те. Тэгсэн чинь өнөөх муур нь бол American Short Hair гэдэг үлдрийн муур юм байна. Бас нэлээд гоё үлдэрлэг муур. За цагдаагийн албаа хаагч эзнийг нь олох хүртлээр муурыг нь харж хандаж байхаар шийдсэн. Ингээд хөөрхөө юм ягаан хүзүүж юм нэг цээж муурд нэг юм цээжвч шиг юм ичдэг юм да. Тийм муурыг цагдаагийн хилцээхэн өхөөрдөд бөө юм болсон чинь өнөөх хөөрхөн муур чинь өстой. Аашны тулам гинэ. Яг эзэн шиг юм байна. Ааш гэж адцаг гинэ. За яасан гэхлээр үүрэг гүйцэтгэж байсан хит хитэн ажилтнаар руу дайраад хазаж урсан хэрэг гаргасан. За ерөөсөө муу дайсны зэрэг байсан. Удмаар нөгөө цагдаа чинь нөхөр интернетэд пост хийсэн. Муурны зургийг нь аваад интернет пост хийсэн. Ямар пост хийсэн гэхлээр энд нөхөр муур цагдаагийн албаа хаагчдад халдсан хэрэгээр хоригдох гэж байна. Эзэн нь харж байвал ирж муураа судлаж авах хэрэгтэй байгаа тул энэ постыг шеэр хийнү гэдэг пост оруулжээ. За хөөрхөн пост. Тэгээд орой болоход эзэн нь олдоогүй бол муурыг гэрлүүгээ аваад харж л дээ. За хариг замдаа машинд хачин дургуй суучсан яваа муурын бичлэгийг оруулсан чинь хүмүүс наад муур чинь аврагдаж байгаад ерөөсө баярлахгүй байгаа нь царайнаас харагдаад муур чинь нэг тэгдэг шүү. Ингээд нэг муухай царайлаа явдаг шүү. Тэгсэн гинэ. Наад чи ерөөсөө ингээд хүн аврах гад явж байгааг ерөөсөө мэдж байгаа царай алга наад чинь бол ерөөсөө ууртай байна гэ. Ой муургай. Наад цагдаа чинь байгаагүй бол чи гудамжинд хонох байснаа мэдж байна уу гэх мэт хошин сэтгэлдлүүд битсэн байна лээ. Амтан таартай цагдаагийн хувьд өмнө нь 20 гаруй муур 6 нохоо гудамжнаас олж тижээн сайн эзэн олж өгч байсан ийм буянтай сайхан залуу юм байна л да. За гэртээ авч харин хоолунд авч өгөөд ор хүртэл засч өгсөн ч цагдааг урж мааж жижигхнээ мэдхгүй архирсаар л байсан гэж байна. Өстө нэг аашны тулам л да. Тэгсэн хүмүүс хөөрхөн муурыг үржилж авах санал залуу тавьсан ч залуу муурны эзэн гарч ирэх хүртэл хүлээн гэдгээ хэлсэн эзэн ч гарч ирсэн байна. За өнөөх хааштай муурны нэр нь Нуптанк гэдэг нэртэй буюу мөнгө тоодогч гэдэг нэртэй гэнэ. Муурда ямар лаг нэр өгдөг юм бэ? мөнгө тоодогч зүгээр. Тийм байна. Цагдаа залууч муурнаас мэдүүлэг авсан мэтээр цагдаагийн рапорт хөтлсөн. Рапортон дээр үүргээ гүйцэтгэж байсан цагдаа нар руу дайрснаа манай муур өсөөдөөсөн болоход дайрсан юм а. Хэнийг ч уг нь хазъя гэж бодоагүй ч бие барьж чадаагүй гэж мэдүүлсэн байна. Хөөрхөн. За ийм явдал болсон. За тэгээд мэдээж эн чинь бол ингээд
Хүмүүст бол ингээд цагдаа нарыг айгуугаа эерэг харагдуулчихж байгаа тийм. Гоё эерэг харагдуулж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол ингээд нэг хүмүүсийн дотор байдаг тэр нэг айц сүйдс нэг цагдаа нарыг ингээд нэг л яоцгүй байдаг юмыг нь бол гоё эергшүүлж өгчээ. Сэтгэгдлүүд нь. За. Миний харж байсан хамгийн хөөрхөн эргэтэн байна. Цагдаа их сайхан сэтгэлтэй дээрээ бас хошин шогийн өндөр мэдрэмжтэй хүн юм а гэсэн байна. Муур нь үнэхээр өхөрдөм юм а. Ийм муур олж тэжээнэ гэсэн. За. Тэгсэн чи ааштай муур байна. Манай муурыг хинч ноолсон тоохгүй хөвчл байдаг штэ. Муурны л онцлог юм да гинэ. За тийм тий. Тийм хөөрхөн муурнууд байдаг. Хинч ирсэн хуржигнаа наагур цагуур нь яваад. Тэгээ наалтаа. Тэгээд илэнгүүттэй ингээд өөртөө хөвчтэй тий. Ихэнх муурнууд л ер нь тиймэрхүү байдаг. Гэтэ яг ингээд бүр муурнаас сүнсээ залтлаад хүмүүс байдаг тий. Байдаг. Бүр ингээд зүгээр харангуудаа баг ухаан алдаад хөшчдөг тийм хүмүүс байдаг. Байдаг тий. Над би бол тэгдгүүл дээ. Гэтэ нэг ингээд манай охин ч нэг муур тижээгээд. Ёо бас муурч бас нэрээ бас тамлан штэ. Тэгтэл арчилгаа багтаа штэ хамаагүй. Багтаа л да. Тий. Тэгтэл гэрт орж ирэхэд нэг юм сонин үнэрддэг болчдгийн. Гүй тэр чинь тэгэл элсийн ойрхон сүлдтэй бол бас чиж гайгүй. Нохогийн ч юм бол одоо ингээл өглөө оройд гаргаж шээлгэж баалгана, салхилуулна. Ингээд тэр муурчин бол амар амтэн штэ. Тэгээ ингээ унтчитл гинт хөлдээгүүр явж маавна. Тий. Гэж зочдлоо явна амар. За тэгтээ муур хөрхөө. Тийм. Би бол тийм муурнаас айдгүй бас муур нэг тийм бүр нэг ингээд одоо ингээд нэг юм ямар нэгэн амтныг бүр ингээд яг үр хүүхчгээ ингэж нэг тийм яг гэр бүлийнхаа нэг гишүүн ингээд ингээд одоо бүр ингээд яг хүүхчгээ эрхлүүлж мэрхлүүлдэг бас арайч тийм бол нялуун бол биш. Тэгтээ ямар ч байсан дургу бол биш, дуртай бас нэг тийм амар дуртай биш. Тэгтээ ямарсаа муурнаас бол айдгүй. За. Миний өргөх мэдээ болохоор өмнө нь хойлоо ер нь Джессика Альвас гэдэг энэ эмэгтэй талаар ярьж ирсэн. За тий. За, эрэгтэй байсан үеийн бол ярьсан санагдаад байна. За, цагдаа хүн Барби гэдэг нэрээрээ алдаршиж байсан Родриго Альвас гэдэг Бразил залуу хүүхэд байхаасаа мөрөөдөж байсанчлан хүүхэн хүн болохоор 2020 онд шийдсэн байдаг. За тэгээ энэ үеэс хойш хүүсийн шилжилт хийгээд нэмээд гадаад төрхөөч гэсэн зоригтой өөрчилж эхэлсэн. За 1983 онд Бразилийн Сан Пауло хотод төрсэн Джессика Альвас нь Бразил, Британий телевизийн од заяа. Нэмээд олон мис засал хийлгэснээрээ алдартай. За Джессикагийн хувьд бага наснаас л эмэгтэй болохыг хүсдэг байсан ч одоо тухайн үеийн нийгмийн дарамт, бэлгийн ялгаатай байдлаас болоод олон жил одоо шаналж амьдарч байсан гэж өөрөө бол ярьсан байдаг. Анагаах ухааны хөгжлөнч бас бодоогүй л байсан. Оо яг үнэ. За Джессика Альвас нь 100 гаруй гоо сайхны мис засал хийлгэсэн. За энд нь 12 удаагийн хамрын мис засал орчиж байгаа. Мөн ганц хамрын дуу. Тий. Хүүхний болон бэлхүүсний имплант, нүүрний болон биеийн олон төрлийн мис засал багтж байгаа. За тэдгээр мис заслыг өөрийн биеийн гоо сайхныг сайжруулах, өөрийгөө илүү сайн мэдрэх зорилгоор хийлгэсэн гэж бол ярьдаг. За гэвч зарим нэг мис засал нь хүндрэл үүсгэж бас халдвар аваад амь насанд нь аюултай байдал үүссэн тохиолдолч гарч байсан. За гол нь биеийнхаа царай төрхөндөө бүхэл бүтэн $1 сая хөрөнгө оруулалт хийсэн Джессика Альвас өнгөрсөн бэм гарагт олонний нүдэн дээр ил гарч ирсэн. За нэг хэсэг чимээгүй байжгаад. За ер нь бол ойрын үед энэ тэнд харагдаж хөвлийн бай болохгүйсэн Джессикагийн хувьд Лондон хотод найз залуутайгаа болцож чухам найлан хадаж эрхэлж байгаа зураг нь цацагдаад байна. За интернет хэрэглэгчдийн хувьд Джессикагийн болцооноос нь илүүтэйгээр тэр томорсон хөх уруул ер нь л өөрчлөлт орсон царай төрхийг нь бол их ярьж өччихжээ. За сэтгэгдлүүд нь царай төрхийг нь харахаар л амар санагдаад байдیں۔ Миний хажууд ийм хүн ундчихвэл би л аваа. Бүр хар дарах байх гэсэн байна. За тэр зургийг харж чадахгүй бол харин тийм ээ. Баримжааг болчиход байна. Бүр хармаар ийм санагдаад байна. Би бас ингээ хармаар л байна. Фүү хаа гэмээр л байна. Одоо тийм байхгүй болохоор одоо би тэр ингээ юу ч харж чадахгүй зүгээр л мэдээгээ ямарч байсан ярьж байгаа шүү. Ороод ирсэн байна шүү. Ороод ирсэн. Хари. За одоо юу хараад гэх. Хари. Одоо ороод ирчих. Ээ. За энэ хараа. Юу загас шиг гар вэ чи? Хүүшээ энэ нөгөө нэг ийм хоёр нүд нь хол загарч циклоп гэдэг лөө. Харин тийм нэг юм нэг далайн амтэн шиг санагдаад байна шүү дээ. Йой. Энэ одоо тэгээд $1 сая ёо. Гэхдээ энэ улаан палаачтай нь бүр лааж ш тараа. Энд гэхдээ эрэгтэй хүн байсан гэхэд бол үнэхээр
Юу ч үлдээгүй байна. Харин тийм байна. Доогоороо яадаг юм бол? Ёстой бүхэл бүтэн 1 сая доллар яалтчгүй зарцуулж. Доогоороо юм өмнө үлддэг юм болов? Мэддэггүй. Дээгүүрээ бол мэддэг юм би яаж мэддэм бэ? Түүч алга. За. Тэгсэн чинь ингэсэн байлээ. Өөртөө л таалагдаж байвал хүн ер нь ямар ч байсан яах вэ дээ. Гэхдээ юунд ч хил хязгаар хэрэгтэй. Надад бол улмал муухай болоод байгаа юм шиг санагдаад байна гэсэн байна. За ийм царайтай байж яасан ч дажгүй залуутай өргөтийн дургу өрчлээ. Энэ юмны мөнгөнд нь олсон биз гинэ. Ээгүүтэй. За. Найз залуурынхын зураг гэж гарч ирсэн юм уу? Одоо эхлээд нөгөө хойлонгийн хааш чадахгүй байхад одоо харуулсан байлгүй дээ. Дахиад энэ найз залуугийнхтайгаа зураг байл ангараа харъя да битээрээс хармаар байна. Дажгууд найз залуутай малуудыг хүн ингээд хэрүүл тэмцэл хийгээд байгааг бодоход нэрэл дажгуул залуу юм билгүй дээ. Хүү найз залуу айгуу дажгүй юм бэ? Нэрэ тийм бэ. Алайс. Юртөө давгүй залуу шүү дээ энэ чинь. Юртөө давгүйгээр барах уу да. Энд ч тэгвэл одоо тэр чигээрээ эмхтэй хүн болсон юм байдгүй. Тийм л юм шиг байна. Ийм найз залуутай байгаа юм чи. Орооч юм үлдээгүй юм шиг байна тийм ээ. Хэмэдгүй яасыг тоддогч асууд юм би яаж мэдээ. Сонир санагдаад байх юм л та. За Улаанбаатар хотод 18 цаг 27 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар 5 тэрбум хүртэлх бараа татаа авах барьцаагүй зээлийг олгож эхэлснээр Ариг банк хамтран ажиллаж байгаа. За Ариг банк 2025 оны худалдааны салбарыг дэмжих жил болгоод зарлчаад байгаа юм байна. Ингээд энэ чиглэл дээр бол илүү төлхөө ажиллаж байгаа. Тус жилийнхээ хүрээнд сүлжээ дэлгүүрийн ханган нийлүүлэгчдэд зориулан үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүйгээр 5 тэрбум шүү. Төгрөг хүртэлх зээлийг олгож эхэлснийг дуулгахад таатай байна. За тэгэхээр зээл шийдвэрлэх хугацаа нь ерөөсөө 2-5 хоногт байгаа. Зээлийн хэмжээ нь түрүүний хэлсэнчлэн 5 тэрбум хүртэл. За хугацаа нь бол 12-оос 24 сар. За энэ бүтээгдэхүүнтэй номин сүлжээ дэлгүүр жишээлбэл гэрээ байгуулсан учраас номингийн харилцагчтай бүхэнд энэхүү зээл бол нээлттэй байгаа. Гэхдээ бусад худалдааны салбарын пенс эрхлэгчид гэсэн мөн Ариг банктай холбогдоорой. Өөрөөр хэлэх юм бол та аль нэгэн томоохон сүлжээ дэлгүүрт бараа нийлүүлэгч бол яасан бах нь Ариг банктай холбогдох нь шүү дээ, тийм ээ? За тийм ээ. За Эрдэнэт дархан болон Улаанбаатар хотын салбаруудаар энэхүү зээлийг олгож байгаа. Та бүхэн Facebook дээр Ариг банк гэж бичээд салгахгүй бичээд сошиал хаягийг дагаарай. Вебсайт нь бол Ариг банк цэг юм байна. 24 цагийн турш 70 10 техник гэсэн утсаар мэдээлэл авах болцоотой шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татаа авах барьцаагүй зээлийг олгож эхэлснээр хамтран ажиллаж байна. Баярлалаа. За үргэлжлүүлээд анжигыг өргөх дараагийн мэдээллийг хамтдаа сонсъё. За энэ хятад болсон бас л нэг үнэхээр одоо сэтгэл өвдөм нэрээ ийм юм ямар новшин багийг санаж боддог болдог юмэр ийм хэрэгээ нулимхад бэлдээд нулимн да. За Хятадын төв хэсгийн Хунань мужийн Чанша гэдэг хотын ойролцоох нэгэн тосгонд тусгай хэрэгцээд эмэгтэйчүүдийг шүү. Хууль бусаар тээгч их болгосон босромор хэрэг гарчээ. За хууль бусаар нөгөө хүн бол өөрөө зөвшөөрөөгүй байхад юм уу? Тээгч их болгож байгаа. За энэ Хунань мужийн Чангша гэдэг хотыг бид манайхан сайн мэднэ. Яагаад гэвэл энэ Занжижи гэдэг хот үстэй. Занжижи руу явхад онгоцоор буучгаад энэ Чангша гэдэг хотоос бид нар Занжижи руу автобусаар явдаг шүү дээ. За энэ Чангша гэдэг хот яагаад энэ маш алдартай байдаг вэ гэвэл энэ Мао Зэдний төрсөн нутаг нь. Мао Зэдний төрсөн нутаг нь энд нэг Orange Island гэж тэр нэг годын дунд нэг том арал байдаг. Энэ арал дээр нь Мао Зэдний нөгөө залуу Мао Зэдний нөгөө хөшөөтэй тийм цэцэрлэг түрээлэн байдаг. Бид нар очижсэн. Энэ хот юм байгаа. За энэ жигшүүртэй гэмт хэргийг 5 дугаар сарын 12-нд 424,000 гаруй дагагчтай хүний 8-тай тэмцэгч Шангуан Жэни гэдэг инфлюенсер ил болгосон. За. Хүний эрхийн төлөөх тэмцлээрээ алдартай энэ инфлюенсерийн хувьд нэгэн с ิจ бүхий байшин хэдэн өдрийн турш ажилласны дараа цагдаа нарт мэдээлэл өгчээ. За. Цагдаа нар уг байранд нэгжлэг хийхэд жирэмслэлттэй холбоотой эмчилгээ хийх зорилттой 16 эмнэлгийн ор болон мэс цэцлийн зорилттой өрөө, эмнэлгийн лаборатори, өвчтнүүдийн дасах бүхий 3 дагвар орон сууц байжээ. За. Барилгад өндгийн хэсэг хандивлан тээгчхээр ажилтдаг байж болзошгүй 9 эмэгтэй байсан.
тэдгээр бүсгүүчүүдийн нэг болох Шансын мужаас ирсэн 41 настай хэл яриа сонсголтын бэрхшээлтэй эмэгтэйтэй дохионы хэлээр ярилцаж 280 мянган юан. За энэ нэг ойролцоогоор монголоор 128.8 сая төгрөг орчим мөнгөлтөө. Ийм 280 мянган юан аван үр шилжүүлэн суулгасан гэдгийг мэдж авчээ. За хамгийн харамсалтай нь энэ эмэгтэй хэр удаан энэ байранд байснаа санахгүй байсан. Яана. Сичуан мужийн уугуул 29 настай И үндэстний төлөөлөл болсон нэгэн эмэгтэй 190 мянган юан буюу 87.4 сая төгрөг авч үр суулгуулсан бөгөөд мис засал хийлгэхэд мэдээ алдуулагч хэрэглээгүйч өвдөлт ерөөсөө мэдрээгүй гэж мэдүүлжээ. Хөөрхөн хөгжлийн бэрхшээлтэй. Яана. За И үндэстний талаар яриул зөндөл юм байгаа. Гэхдээ мэдээгээ үргэлжлүүлье. Байшингийн бүх цонхыг цэнхэр хуулгаар өвч бүрсэн байснаас гадна мөн барилгын гадна талд байсан бүртгэлгүй дугаартай цагаан бүхээгтэй тэргийг эмэгтэйчүүдийг тээвэрлэхэд хэрэгэлдэг байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Хяналт шалгалтын явцад аврагдсан 9 эмэгтэй Чанша хотын их хүүхдийн эрүүл мэндийн эмнэлэгт хүргэгдэн үзлэгт хамрагдаад дараа нь төрийн хамгаалалт болон гэр бүлд нь шилжүүлжээ. За ямар амар юм бэ те. Одоо хүний ингээд эд эргэтэн зарж мараад хүчээр бие биеийг үнэлүүлдэг өстө. Одоо бүр ингээд хүүхэн амтэн ингээд хүчлийн бэрхшээлтэйгээр нь далимдуулаад өөрийгөө хамгаалах чадваргүйгээр нь далимдуулаад ингээд бүр тээгч их болгоцсон. Ямар амар юм бэ? Одоогоор хятад улс тээгч ихийн үйл ажиллагааг шууд хоригдсон тусгай хуйлгүйч төрөөс энэ төрлийн үйлдэлийг бол дэмждэггүй буюу хориглдог. 5 дугаар сарын 12-нд нутгийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэл хийж тухайн газрыг бүтэн хааж холбогдох хүмүүсийг нь баривчилж байгаа юм байна л да. Нийт 18 хүн түүний дотор үйл ажиллагаа хариуцсан ажилтан, хувийн эмнэлгийн мэдээ алдуулалтын эмч, сувлэгч гэдэг ийм албан тушаалтай хүмүүсийг баривчлаад байгаа юм байна. За дараа нь энэ хэргийг цагдаад анх мэдгдсэн хүнтэй уг газрын үйл ажиллагаа хариуцсан гэх нэгэн эр холбогдсон уулзах санал тавьж танд ямар ч хүсэлт байсан би биелүүлнэ гэж одоо авилгалдах гэж оролцсон. Харин инфлюенсерийн хувьд шууд татгалцсан гэдгээ лайв дээрээ мэджээ. За тэгтээ энэ хүн бас нэг хамгаалтанд өөр мөрийгөө ахуулахгүй бол бас эвгүй дээ тий. Энэ амар том 8 явж байгаа байхгүй. Зүгээр тэр ингээд тээгч ихнэртэй эхчүүдтэй өгж байгаа мөнгө нь гэхэд чинь баг биш мөнгө байгаа байхгүй. Тийм байна. Тэгээд эн чинь мэдээж энэ зуурчилж өгж байгаа энэ имлэгт бас мөнгө өгж байгаа гэхээр цаана нь нилээн одоо мөнгөтэй хүмүүс байгаад байна. Тэр хүмүүсийг одоо гаргаж ирэх юм бол бөө юм болгоно шүү дээ. Амар сенсац юм байна. Тээгч ихтэй 280 мянган юан буюу 130 сая төгрөг өгж байгаа хүн өөртөө нэг бараг тэр бом төгрөг аваад үлдчихэж байгаа шүү дээ. Магадгүй. Тэгэхээр асар их мөнгө өргөлдөж байгаа гэж ингэж ойлгож болно. Яа. Уг хэрэг Elephant News сайтаар нийтлэгдсэний дараа хятадын нийгмийн сүлжээгээр өөр бухимдал шүүмжлэл хүчтэйгээр өрнөж байна. Мэдээж энд бозор булаа юм болдог ч гэсэн тэнд чинь бас ингээд нөгөө нэг хүн шиг зүрх сэтгэлтэй хүмүүс байгаа. Тэд нар уурладаг бухимддаг. Төр засгаа муулдаг энэ хүмүүсийг яагаад хамгаалаагүй ингэж тэдний төлөө ингэж орилдог дуурдаг хүмүүс бас байж байгаа. За сэтгэлдлүүд нь. За хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хүртэл ашиглаж байна гэдэг үнэхээр ёс суртахууны бүх хязгаарыг давсан хэрэгэ. Яг тийм. Би бол яг ингэж л бодож байна. Амар юм аа. Энэ бүхнээс үзэхэд нүднээс талд ашиг мөнгөний урсгал байгаа нь тодорхой. Жинхэнэ толгойлогчийг нь олоод хатуу шийдэх хэрэгтэй гэсэн. Энэ жинхэнэ толгойлогч олдоход үнэхээр хэцүү. Энэ эмэгтэйчүүд яг мөнгө авсан юм уу да зайлвал мөнгө аваагүй л дахин тэгээд төрөөд байж байсан юм биш үү дээ гэж. Яана. Хизээ энэ байшинд ирээд хэр удаан амьдарч байгаагаа санахгүй байгаа шүү дээ. Харин тийм. Тэгэхээр нэрнгээсээ хичнээн ч удаа тээгч их бодгаад ашигласан юм байгаа. Бүү мэд байгаа байхгүй. За. Өстой амар мэдээ байна. За хамтран аялагч яриад өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 18 цаг 34 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Үедний үр дүнтэй бэлбэл энбэлтэй хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сурайтаар энбэл глюкозамин хондратын сульфат хамтран ажиллаж байна. За глюкозамин хондратын сульфат нь мөгөөрсөн эд шөрөмөс үений шингэнд агуудагддаг бөгөөд эдгээрийн хэвийн байх нөхцөлийг хангаж гэмтсэн үе мөч мөгөөрсийг нөхөн сэргээдэг хотоодонд ямар нэгэн аюул байхгүй мөн чихрийн шижинтэй хүмүүс ч хэрглэж болдог ийм бүтээгдэхүүн буюу эм бэлтгэл байгаа. Нэмэлтээр агуулгдсан MCM буюу органик хөхөр нь үений өрөвслийг бууруулж өвчин намдаадаг мөн үений зөөлөн эд удам мөгөөрс шөрөмс булчингийн эсүүдийг сэргээж өгдөг ийм давуу талтай. За тэгэхээр
90 ширхэгтэй 60 ширхэгтэй гэдэг ийм хоёр төрөл байгаа. Тэгээ аль-альны л хоёулангийн өглөө оройдоо л нэг нэгээр уучна. Тэгэхээр нэг нь таны 45 хоног хэрэглээ, нөгөөх нь 30 хоног хэрэглээ л гэсэн үг байна шүү дээ, тий. За мөнх хотын тайлбарласнаар бол 60 ширхэгтэй нь бол өвчин намдагчтай буюу тодорхой ингээ өвчлөл мэдэгдээд байгаа хүмүүс нь уух юм гэж ойлгосон. 90 ширхэгтэй нь бол харьцангуй одоо урьдчилан сэргийлэгч гэдэг юм те. Тийм. За тэгээд та хэрэглэхийнхаа өмнө эмийнхаа заавартаа заавал танилцаарай. Тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн аль биесных нь эмч төлөөлөгч нараас 77 Тэг4 50 гэдэг утаснаас аваарай. 77 Тэг4 50. За Noble Mongolia гэж латинаар ч бичсэн болно, кириллээр ч бичсэн болно, сошиал хаяграар орох боломжтой. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үений үр дүнтэй бэлмэл Энбэлтэй хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сураатаар Энбэл глюкозамин хондроитын сульфат хамтран ажиллаж байна. Баярлалаа. За одоо би штэ яг одоо ингэдэг штэ бид нар чинь ингээд чи наад хүүхдээ агаар салхинд гаргаач чи ингээд наранд агаар салхинд гарахгүй байсаар агаад Д витамины дутагдалд ороод наад хүүг чинь архиттой болоод ингээд толгоогоо шилээгээд ингээд артлынх нь дагдсных нь өснүүд нь унаад тэгээ хөлрөөд мөөмэдгээрээ хөлрөө за тэгэнгүүтээ бүр хүндрэхээрээ ингээд хөлн майг дов дугуй болоод за тэгээд яасан 100 ингээд одоо хөдөө авч гараа сайхан элсэн дээр тоглуулаад нар сархинд божил борлуулаад айраг таргаад төрөхөд өнгөд хүүхдийн хүл тэгшрээ сайхан болдог доо. Тийм шүү дээ. Архитекттэй хүүхд амжгүй нэг том тодгоо авчдаг. Тийм. За нөгөө талаас дахиад кальц угаал байдаг. Гэвч кальцаа уухынхаа хажуугаар Д витамин уухгүйгээс болоод Д чинь ингээд зөөрлөх ёстой байтал нөгөө кальцнууд нь очих ёстой газараа цусандаа очиж чадахгүй энэ тэнд бөөнрөл үсээ шохоожилт ясны одоо нөгөө илүү ургалт үүсдэг тийм үү. За тэгвэл одоо та нар амар мэдээ би та нарт ярьж үгээ. За тэр нөгөө нэг нар салхинд гарахаар борлоход харлахаас үхтлээ айдаг хүүхнүүд бүр наашаага анхаарлаа сайн хандуулж байгаарай. Энэ чинь өстэй хар нүдийн шилзүүгээд хар байлын өмсөд толгойдыг гурван талаасаа 3 зонтог барьсан явж байгаа. 3 зонтог барьсан. За одоо наад хүүхэн чинь ингэж нарнаас хамгаалаад харлаж борлохоос үхтлээ айгаад байсан чинь юу болсныг одоо би ярьж үгээ. За нарнаас айдаг, наранд гарахгүй гэж хичээдэг нэгэн эмэгтэй тохиолдсон явдлыг би ярьж өгч байна. Хятадын Сычуан мужийн Чиндүү хотод амьдардаг 48 настай А гэдэг эмэгтэй саяхан унтаж байхдаа зүгээр л хажуу тийшээ харж хөвтөж байгаа л нөгөө тийшээ харж тавьсан чинь ясны хурцсан. Үн чинь нэг явганаас бэртэн гэдэг чинь хамгийн өрөвдмөр бэртэл гэж хэлсэн чинь одоо энэ зүгээр эргэснийхаа төлөө бэртцсэн. Тийм зүгээр ингээ хөрвөөгөөл тэгэл ясны уурц. Одоо эмнэлгийн яаралтай тусламжийн дасагт эмчлүүлж байгаа энэ бүсгүн кейсийн талаар эмчийн ярьсан түүх олонний анхаарлыг татаад байгаа. За эмчлэгч эмчийнх нь хэлснээр А гэдэг энэ бүсгүй багаасаа нарны гэрэлд гарах дурггүй, богино ханцуутай хувцс өмсдөггүй, үргэлж нарнаас хамгаалах тос түрхэж нүрээ битүүлж явдаг байсан. За эмнэлгийн шинжилгээний хариугаар түүний цусан дах Д витамины агуулмж ердөө 7.8 нанограмм миллилитр байсан. Хэвийн хэмжээ нь бол 20-50 нанограмм миллилитр байх ёстой. Ерөөсөө энэ нөхөрт Д витамин байхгүй байна гэсэн. Тэгэхээр бүсгүйн биеинд Д амин дэмийн огцом дутмагшил үүснээс болоод хүн хэлбэрийн ясны сэрэгжилтэй болсон ийм хэрэг гарсан. За нарны гэрэл нь ясны эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай. Кальцийг шингээхэд тусалдаг Д витамины нийлэгжилтэнд гол үүрэг гүйцэтгэдэг. Тийм учраас бид нар ингээд хүүхдээ яг тэр өглөөний 10-аас 11 цагийн гой наранд ингээд цонхны гэрлэр тусж байгаа наранд чултгаа харуулаад бөмбөглөн сайхан тослоо, сүүлэн тосоор тослоод ингээд нар үзүүлдэг штэ тий. За биедээ нарны гэрэл үзүүлэхгүй байх нь яс сэрэгжих, сулрах, дархлаа муудах зэргээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэд эмч нарч сайн ярьж хэлдэг тийм үү. За ялангуяа эмэгтэйчүүд нарны туяанаас хамгаалж өргөн хүрээтэй малгай, бээлийн өмсөх, маск зүүх, нүрээ битүүлэх зэрэг нь тийм сайн арга биш гэдгийг энэ кейс олонний анхаарлын төвд орсны дараа мэрэгжлийн эмч зөвлөсөн. За хүний биеийн бүх яс 10 жил тутамд шинжлэгддэг. За шинжлэгдэгч 30 наснаас хойш ясны нягтрал жилд 1.5-аас 1% буурч эхэлдэг. За кальцийн хангалтгүй хэрэглээ нарны гэрэлд гарахгүй байх, Д витамины дутагдал зэрэг нь кальцийг шингээхэд саад болд юм байна л да. За ялангуяа цэвэршилтэй насны эмэгтэйчүүд хангалттай хэрэглэж тогтмол дасгал хийж тамхи архины хэрэглээгээ багасгаж өдөрт 2-оос цөөн лааз шар айраг ууж байхыг эмч зөвлөсөн.
Явганаас унаж бэрцэн хүн байдагч хөрвөөснөөс болж ясаа хугалсан эмэгтэй хэрэг яахаарахгүй олны анхаарлыг татаад байна. За сэтгэгдлүүд нь зургийг нь хараад олны танил алдартын баг гэсэн чи юу вэ? Нарнаас нуугдж явсан хүн юм уу гинэ. Хөрвөөхөд хугарч байна гэдэг чинь маш аюултай түвшинд ясан сэрэгжжээ. Одоо яа гэхүү өөртөө л дуудсан зовлон байна гэж байна. Аз эмэгтэйчүүд нарнаас яагаад айгаад борлохоос сүнсээ зайлтал айдгийг ойлгодгүй. Шал дэмий маяг л санагддаг гинэ. Би одоо ингээд Монголдо ингээд жоохон бормор гэж хэлэгддэг боловч ийшээгээ ингээд гадагшаагаа гарахаар бист амар од болдоо шүү. Ямар гоё би арьстай. Хаана аль далайн эрэг дээр ингэж арьсаа гоё борлуулсан ямар аппаратанд орсон юм гэж асуудаг шүү. Чи тэгэнгүүт бөөрн өөрийн эрэг дээр гээчихжээ. Монголдо. За би зүгээр энэ бол бараг л үнэнд их ойрхон буюу зөв юм шиг байгаа юм. Зүгээр манайхан хизээ манайд чинь Д витаминтай нар бас их ховор. Манайх чинь яагаад гэвэл хойд 45 нар гэж ярьдаг. Тийм учраас надад нэг хүн юу гэж зөвлөсөн гэхлээр сайн нар, муу нар хоёрыг ялгахад маш амархан Монголд. Таны сүүдэр өөрөөс чинь урт байх үед сайн нар. Таны сүүдэр өөрөөс чинь намхан болчих юм бол муу нар. Тэр наранд ерөөсөө шарж болохгүй гэсэн. Ерөөсөө ингээл чэйжилчгүй амар юм байлээ. Сүүдэр чинь танаас урт байх үед наран чарж болно. Д витамин авнаа. Сүүдэр чинь танаас богинохон болчих юм бол болохгүй гэж ойлгочих. За таны мэдээ сонсоо. За миний мэдээ. Энэ өштэй Малайзад гараад Азийн сайтуудаар нэг ингээд одоо шуугаад байгаа нэг гэмтэргийг ярьж өгөх гэж байгаа шүү. За. Аз улж хүн амьтны амь насууд үргэлдээгүй. Гэхдээ энэ хэргийг хэн үйлдсэн, хэний эсрэг үйлдсэн зэрэгээс болж хүмүүсийн хувьд нилээд шүүмжлэлтэй хандж байгаа. За. Малайзийн нэгэн гэрийн эзэгтэй хатам ээжийнхээ үнэт эдлийг хулгайлуулахын тулд гэмт хэрэгтнүүдтэй үгсэн хуйлдаж гэрлүүгөө оруулаад дээрэм тонууд хийлгэсэн ийм хэрэг гарсан. Хүүдий. За. Кино. Сүүлийн үед Малайзаас арай л олон янз янзын сонин юм ирээд байна уу? Харин штэ. Пекан хотын цагдаагийн албаны дарга Мохот Заиди Матцин гэдэг хүн энэ дээрмтэй холбогдуулан 5 эрэгтэй болон 1 эмэгтэйг баривчилсан гэдгийг мэдгдсэн. За. 3 дугаар сарын 20-нд болсон энэ гэмт хэргийн үеэр алдагдсан эд зүйлс нь 12,000 рингиттэй гэдэг одоо мөнгөн дэвсгэртийн үнэтэй буюу Монголд мөнгөөр бол 10.5 сая төгрөгийн үнэтэй ийм хохирлыг учруулад байгаа юм байна. За. Хамгийн гол нь хулгайчид энэ дээрмийг зохион байгуулсан 27 настай эмэгтэй хадам ээжийнх нь үнэт эдлийг хулгайлахаар орсон нь маш тодорхой болсон. Дээрэм босны дараа тухайн эмэгтэй цагтаад хандаж баг зүүрсэн 4 этгээдэд дээрэмдүүлсэн гэж мэдэгдчихлээ. Өөрөө зохион байгуулад өөрөө оруулцгаад. За. Тэг ингээд хэн нь мэдгэдэггүй 4 хүн урж ирээд манайхыг дээрэмдчихлээ гэж ингэж хэлсэн. За. Гэтэл сэжигтнүүд баригдсныхаа дараа хүүхэн хулгайчдтай хамсаад үнэт эдлийг нь зарж мөнгө хүлэгчдэд тавьсан зээлээ төлөх гэж байсан гэж хэлсэн. За ингээд нөө хүүхэн чинь өөрөө гол зохион байгуулагч болох нь тодорхой болсон. Хүүдээ. Нөгөө дөрөв нь баригдахгүй байх хэрэгтэй байсан байхгүй юу? Баригдаад ингээл тэгэл хинч тийм үстэй. Баригдангуудад улаан штэ. Тийм штэ. Юу гэж би энэ хүүхний өмнөөс шоронд орж байгаа. Наад хүүхэн чинь өөрөө тийм бага аваа гараад ирсэн. Тэгээ хэдүүлээ ингээд үнэт идэл зардаг хүмүүс төгөөд би нэг хитэн төгрөгийнхөө өрийг дарж та нар тэдэн төгрөгийг аваарай л гэсэн штэ. Бид нар ингэж цонх монхыг хагадаачгүй наад чи өөрөө оргол оруулсан гэ. Шууд хэл. За 6 сэжигтний хувьд 27-оос 35 настай энэ 6 дугаар сарын 4-нд мансууруулах бодис хэрэгэлдгээс гадна өмнө хэрэгт холбогдож байсан ийм нөхдүүд байна. Угаасаа бүтэхгүй гараад байна. Энэ 6-гийн 4 нь. 4 нь ийм гараад. Хулгайчид гэрээс нь гар утаснууд, зүйлд, гинж, хувцас, хутга ч юу вэ? Банкны карт, ломбардны бичих хүртэл хулгайлсан байжээ. Ломбардны бичих. Тэрнгээр яа тий. Мэдгүй бичгийг аваад ломбарднаас ч очиж юм авах гэж байгаа юм болоо. Бичиг баримтгүй өгөхгүй үстэй. За тийм баха. Би тийм байлгүй дээ. Сэжигтнүүдэд 20 жилийн хорих ял нэмээд саваадах шийдэгт төлөвлөж байгаа юм байна. За энэ нөө муслим шашинтай газарт ийм амар юм байдаг. Хулгай бол амар хэрэг байхгүй юу? Хулгайд амар өндөр ял оноодог. Тэгээд дээр нь савааддаг. Ааха. Бүксийг гаргаж агаад саваагаар савааддаг. Шилбрүү нь биш юм уу? Бүкс рүү. Йоо ямар амар. Бүр ийм саваадахад зориулагдсан тийм бэрзэнтэй өмд байдаг. Бүрөө. Тийм ингээ гаргаад
өмсүүлж хагаад тэрийг ингээд доотлын сөхөнгүүд бидний нөгөө нэг шинжилгээ өгдөг тийм өмд. Өөр газарт нь хор өнөөд үзүүлдэггүй. Бүхснийх нь арьсыг хуултал нь саваад. Ямар амар юм бэ. За сэтгэлдлүүд нь энэ хүүхэн чи ямар лоочсон хүүхэн бэ? Хар тамхичтай хамтарсан байж тээ гэсэн. Мөнгө хөлөгчдөөс яах гэж мөнгө зээлдэг байна. Төлөх гэж хэцүү шттэ. Цаанаа л бүтлгүй хүү юм биш үү дээ. Муу бэртэ хадмыг бүр өрөвдчлөө гинэ. Өөдгөө хүүхэн бэ? Хадмаасаа хулгай хийх санаа гаргаж л байдаг. Яаж аваа хар тамхичнууд нь хүний амин хөнөөчхөөгүй юм гинэ. За яг хөө ер нь бол эднэрт ингээд зохион байгуулалттай те ингээд ороод гарахт нь хинт саад болохоор гүгээр зохион байгуулсан байсан учраас л тэр штэ. Түүнээс орохт нь хин нэг нь хүү яа гэсэн бол мансуурцсан хар тамхич яачч магадгүй. Тий, эвгүй те. Тий. За. За би нэг мэдээгээ гэлзүүлчихъя. За тэгье. За Мексик шуугаа өргөж байна. Мексикийн Оахака хотын BBVA гэдэг нэртэй нэгэн банкны салбар энэ хэргийн гол эзэн болоод байгаа юм байна. За орчин цагт банкны үйлчлэгээ хөгжөөд ер нь бол захин банк, захин мэрэгчлээ, технологийн шийдлийг бол ашигладаг болцоод байхад Мексикийн банк 96 настай хэвтэрт байгаа эмэгтэйг банкнд биеэр ирэхийг шаардаад энэ хэргийн гол буруутан болжээ. За өмнө нь хоёлоо бас нэг хятадд ингээ бүр хэвтрийн үнийг нөгөө эмнэлгийн ингээд ортоо ингээ бүр төрж авчирсан хэрэг бас гарсан штэ. За 96 настай эмэгтэйг юу гэж банк руу дуудсан гэж? За тэтгэврийг авахын тулд өөрийгөө мөн гэдгийг биеэр ирж нотлох гэдэг юм тэнэг шалтгаанаар дуудсан. За одоо манай Монголд тэтгэврийн өгчүүд маань банк руу очихоо болоод их удаж байгаа штэ. Шууд карт руу н орчин тийм ээ. Одоо хаан банкныхаа утсаар шажигнуулдаг болсон мэт. За Мексикийн сошиал медиа дээр бөөн уур цухал хутгаад байгаа энэ мэдээллийн гол хохирогч болсон 96 настай Флетия Васкес Нуно гэдэг эмэгтэй өндөр нас нэмээд хэд хэдэн суур өвчнөөсөө болж орноосоо өндийч чадхаа байсан. За хүүн ээжийнхээ тэтгэврийг авч эмчилгээнд нь нэмэрлэхээр хэд хэдэн оролцсон ч банкныхан биеэр ирэхээс нааш тэтгэврийг өгөхгүй гэж гүрийсэн. За банкны систем доголдол гарснаас болж эмэгтэйгийн зүгээр буудаг байсан тэтгэвэр 6 сарын турш буугаагүй. За банкны зүгээс өөрсдийнх нь алдаа байсаар байтал нас өндөр хэвтрийн эмээг заавал биеэр банкн дээр ирж гэж дуудснаасаа болж түмэн амтны хараалыг эдээд байна. За гол нь эмээ зайлуул хөөрхөн амт нөгөө ортоогоо төрүүлээд яг нөгөө нэг хятадын хүн шиг өргүүлэн барин банкны барилга руу орж ирээд өөрийгөө нотолж байгаа бичлэг ингээд зурган засагдаад ингээд Мексикийн хэвлэлүүд эд бичээд тэгээ одоо энэ банкныхан бүлэдүүлээд байгаа байхгүй юу? Одоо бичлэг нь явж байна. Үгүй хөөрхөн ортоо штэ. Ортоо нь хүнжил хуудастай хэвтэй чигээр нь авчираад банкны ажилтны өмнө тавьж байгаа байхгүй. Харин тэгжин. Ийм тэнэглэл гэж одоо ястаа нэр манад арай ч ингэхгүй нэг. Манайхан нэр арай л ийм тэнэг бол биш ээ. Арай. За тэгээд сэтгэлдлүүд нь тэр менежерийг шууд хал ямар тэнэг юм бэ? Өөртөө очиод уулзч болно шүү дээ. Энэ хүн замдаа өгсөн бол хин хариуцах юм. Тийм шүү дээ. Яг үнэ. За энэ тэнэг банкнаас хадгаламжаа татсан шүү дээ. Ямар ч хүн чанаргүй өөдгөө газар санагдсан. Ортоогоо ирчихсэн эмээг харахаар л өрөвдөд ах юм. 6 сар тэтгэврийг нь өгөөгүй ээж заавал дуудаж зовоогоод нэмээд бас уушлалтч гоохгүй хөгийн газар бай гэсэн байлаа. За яг нөгөө талаас ингээд ээж мэж нь нас орчоод байхад тэтгэвэр мэтгэврийг авч яасан тохиолдол байгaalсан гэж бид нар ингээд ярьж л байсан бас 400 шуганараа. Энээс сэргийлгүүднээс ингэсэн байж болно. Гэхдээ яг түрүүний тэрүүн хэлсэнчлэн хүн төлөөлөд очиж болно шүү дээ. Тий хүн төлөөлөд очиж болно шүү дээ. Одоо нөгөө натраад итгэмжлэлсэн төлөөлөгч гэдэг юм уу ирдэг шүү дээ. Одоо ингээд хэвтэрт манаа ингээд аав хэвтэрт байдаг юм аа. Та хүрээд ирээч гэд ирдэг шүү дээ тий. Тийм. Энэ арай л амар хөөрхөн амтаа. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 23-ны Баасан гарагийн 400-ийн шугаа нэвтрүүлэг радио 20 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үений үр дүнтэй бэлтгэл Энбелтэй хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах гэсэн уриатаагаар Энбел глутазамин хондротын сульфат за мөн Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татаа авах барьцааг үзэлэг болгож эхэллээ гэж хамтран ажиллаа баярлаа. За баярлалаа. За ингээд та бүхэн маань амралтын өдрүүдэд
агаар салхинд гараад Д витаминээ цуглуулад аятай сайхан өнгөрүүлээрэ. Бид нар бас агаар салхинд гарах гэж байна. За тэгээд арилсан 5 өдрийн турш хамт байсан эрхэм сонсогч үзэгчдэнд баярлалаа. Тэгээд манайхыг яг одоо арилын 7 хоног 5 өдрийн турш 300 мянган сонсогч сонсч байдаг гэдэг ийм статистик топ баримт гарсан байдаг. Тэгээд 300 мянгуулаа энэ арилын 5 өдөр хамт байсан 300 мянгуулаа зөвхөн радиоор сонсож байгаа юм штэ. Үзэж байгаа нь бол хэд байгааг бол таашгүй тийм ээ. За тэгээд хамт байдаг сонсогч үзэгчдэд баярлалаа. Ярьж байгаа амралтын өдрүүд айдахтаа сайхан өнгөрүүлээрэ. Маргааш бид нар түнхэл явлаа. Баяртай баярлаа. Эх 7 хоногийн даваа гарагт эргүү уулзцгаая. Өргөлөөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа за 22-5 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3